За өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Дархан цом мөстэй загасчлалын спортын тэмцээнийг түшиглэн өнгөрсөн жил Бурхантай өвлийн наадмыг зохион байгуулсан. Тэгвэл 12 дахь жилдээ зохион байгуулагдахаар товлогдсон мөстэй загасчлалын Дархан цом 2026 тэмцээн 1-р сарын 24-25-ны өдрүүдэд Дархан хотод болно. Дарханы загасчлалын спортын холбоо аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа тэмцээн нь Дархан хотын брэнд арга хэмжээ гэдгээрээ онцлог юм а. 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа Дархан цом тэмцээн маань бол бүр яамны ивент арга хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. За энэ тэмцээн маань өөрөө Дархан уул аймагт жил болго уламжлалгаж өвлийн үйлрлийн нээлтбэгээр зохион байгуулагддаг. За энэ удаагийн тэмцээнд өмнөх бүрэлдэхүүнээрээ өмнөх дөрвөөрээ болох өгөөд нэг баг 3 хүнээс бүрэлдэнэ. За дунджаар бол 20-с 24 баг оролцдог. Ер нь энэ жил бол яхан өргөн оролцох төлөвтэй байна. Юугаар энэ спорт манд хөгжөөд Дархан уул аймаг тэгтэл одоо 4-5 клубүүд бий болсон байна. Тэгэхээр энэ өөрөө зөв загасчлал болон зөв амралтыг цааш түгээн дэлгэрүүлэх зорилготой, мөн дэлхийн хэмжээний тамирчдыг бэлдэх зорилготой байдаг учраас илүү өргөжж байна. Тэгэхээр Орос улмын улсаас тамирчид ирж оролцдог шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүс мэдээлэл яаж авдаг юм бол эдгээр хүмүүс. За манай Facebook хуудас болон тэдэнтэй байнгын шийдвэрийн холбоотой байгаа баг тамирчдаас мэдээлэл дэлгэрүүлж авчиж оролцдог. Ер нь жилд багадаа нэг дээдлэн 4 баг иржсэн тохиолдол бас байдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол одоо загасчлалын спортыг арай эсэргээр яриад өвл одоо загасыг одоо барьлаа гэдэг ч юм уу те зулцсан загасыг барьлаа гэдэг ч юм уу. Зүйл мөн хэмэл нуурнаар болдог зүйл маань тэгээд эргээд яадгийг үржүүлгийг хийдэг юм уу те. За тухайн хиймэл нуур дээр хийгдэж байгаа тэмцээн маань өөрөө нэгдүгээрт өвөл хийгдэж байгаа. Хоёрдугаарт загасны сонгож байгаа байна өөрөө тийм томордог загас биш жижиг загас байдаг. За гуравдугаарт өөрөө тэнд баригдаж байгаа загасыг бол асрамжийн газар чихрийн өвчтөй хүмүүс тусгай хэрэгцээд хүмүүс гэх мэт тэрийг авч хэрэгэлдэг зорилгод бүлгүүд маань хамтарч ажиллаад хөвшил болцсон. Тэмцээн болохоор энэ удаагийн загасыг бид нар галтгоонд ашиглаж яач юм уу эдгээр өвчнөдөө хэрэглэх гэж байгаа маа гэдэг ингээд бүр авдаг системтэй болоод энэ маань бүр тогтчихсон. Дэлхийн жишгэн ч өөрөө тийм байдаг. Юу гэхээр зэрэг энэ өржүүлгийн боёо тусгай химэл нууран дээр хийгдээ тэндээс авч ашиглах зорилготойгоор байдаг. Өнгөрсөн жил нөөцийн судалгааг хийлгэсэн. За Дархан аймгийн нөөцийн судалгааг бол энэ нуурын загасны дац бол угаасаа хэтэрсэн байна гэсэн үнэлгээ гарсан учраас аливаа байгалийн эрсдэл байхгүй байгаа. Мөн энэ тэмцээний хүрээнд зөвшөөрлийг бол тусгай зөвшөөрлийг авч ашигладаг. Тэмцээний бүртгэл 1-р сарын 12-ноос 22-ны хооронд цахимаар явагдах бөгөөд багууд үндсэн 3 гишүүнтэй сэлгээ буюу нөөц 1 гишүүнтэй нэг дасгалжуулагчтай байхаар тэмцээний удирдамжинд тусгасан байна.